Сайн байцгаана уу. За та бүхэнтэйгээ Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотоос мэдчилж байна. Гадаад харилцааны сайдын хувьар 2 сарын 4-5-ны өдрөд ажлын альчлал хийж байна. Тэгээд энэ альчлалынхаа хүрээнд Америкийн нэгдсэн улсын төрийн департаментад очиж бас одоо ажил хэрэгээ яриа өрнүүллээ. За Марко Рубиотой хэлэлцээ хийж бас хоёр талын уулзалт хийлээ. За энэ үеэрээ хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бас одоо чухал ашигт малтамлын чиглэлээр одоо сайд нарын түвшний хурлыг Америкийн нэгдсэн улс зохион байгуулж байгаа. За энэ Марко Рубиогийн урилгаар бас энэ хуралд оролцлоо. За энэ хуралд нийтдээ 55 орноос бас одоо сайд нар өргөцсөн. За 30-аад улсын гадаад хэргийн сайд нар, за бусад салбарын сайд нар оролцсон маш чухал хурал боллоо. За энэ хурлаар мэдээж дэлхийн нийтийн дэлхийн олон улсын эдийн засгийг өсгөхөд баталгаатай байлгахад ирээдүрөө чиглэсэн ашигт малтамлын салбарын хамтын ажиллагааны талаар бас юм асуудал дэвшүүлсэн юм чухал хурал байлаа. Мэдээлэл солилцож, за энд оролцож байгаа сайд нартай олон талт хамтын ажиллагаа болон одоо хоёр талын хамтын ажиллагааны талаар бас саналуу солилцсон. За миний хувьд бас их юм олцтой гэх юм уу энэ ийм ажлын альчил боллоо. За Америкийн нэгдсэн улстай бид нар бол хэд хэдэн томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн. Мянганы сорилын сангийн 2 дугаар компакт буюу одоо нийслэлийн усан гамжийг сайжруулах энэ төсөл хэрэгжиж дуусж байгаа. Америкийн нэгдсэн улстай бол үргэлжлүүлээд амжилттай одоо энэ компакт дуусж байгаа учраас 3 дугаар компактыг хэрэгжүүлвэл яасан бэ гэдэг саналыг тавьсан. За энийг бас их нааштайгаар хүлээж авч одоо бид нар цаашдаа энэ дээр хэд хэдэн чиглэл эрчим хүчний салбар, за чухал ашигт малтмал байж болох юм. За өөр одоо салбар чиглэлүүдээр ямар төслүүд хэрэгжүүлж болох вэ гэдэг саналаа солилцохоор болсон. За ингээд энэ үеэр бас 30 гаруй орны гадаад хэргийн сайд нартай уулзсан. За бид нар бас айлчлаад биеийн дээр очиход бас их цаг хугацаа зардаг. Бэлтгэл ажил нэлээд шаарддаг. Энэ үеэр энэ 30-аад орны гадаад хэргийн сайд нар бүгд хоорондоо бас одоо энэ богино цаг хугацаанд тус тусын улстай ярих ажлуудаа ярьсан ийм одоо богино хугацаанд ийм ажил хэрэгч уулзалтууд хийлээ. За миний хувьд бүгд найрамдах Солонгос улс, за Япон улс, Энэтхэг улс, за тэгээд Латин Америкийн зарим орнууд, за Лато, Швейцар, Итали тийм ээ. За Мексик гэх мэт гадаад харилцааны сайд нартай хоёр талын уулзалтууд хийж, за ойрын үед одоо хийж хэрэгжүүлэх хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаа ярьж авсан ийм сайхан боломж олдлоо. За тэгээд энэ ашигт малтамлын чухал ашигт малтмалыг одоо хайх, олборлох, боловсруулах чиглэлээр хувийн хөвшилтэй одоо хэрхэн хамтарч ажиллах вэ? Хувийн хөвшлийг яаж дэмжих вэ? За тэгээд олон улсад одоо бид нар бас яаж хамтарч ажиллах вэ? Нийтлэг асуудлуудаа яаж шийдэх вэ гэдэг асуудал дээр нэлээд төвлөрч ярилцсан. За энэ чиглэлээр одоо манай хувьд бас энэ санаачлагт нэгдэж, энэ санаачлагыг бас дэмжиж, за өөрийнхөө боломж олцоо цаашдаа бид нар бас ойрын ирээдүйд хийж хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, за энэ ашигт малтамлын салбарын бодлогоо тодорхойлох гэх зэрэг бас одоо их олон орны туршлага, сайн туршлагуудыг бас судлах зүйтэй юм байна гэсэн ийм дүгнэлтэнд бол хүрсэн. Манай иргэний нисхийн ерөнхий газар Америкийн хөгжлийн агентлагтай бас одоо томоохон хэлтсээр байгуулсан байгаа. Мятын одоо нисхийн аюулгүй ажиллагааг хангах тоног төхөөрөмжийг буцалтгуу тусламжаар авах энэ хэлтсээрт гар үсэг зурсан бас их чухал болсон. За эргэжил бид нар Америкийн нэгдсэн улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн. За энэ үеэр бид нар одоо Америкийн нэгдсэн улсаас Монгол улс руу шууд нислэгээ одоо хийх юм бэлэн болж байгаа. За энэ бэлтгэл ажлыг хүрээнд бас одоо хоёр тал хэрхэн хамтарч ажиллах талаар ярьлаа.